제발 출연해서 뭐야? Дэлхий юр бусын зүйлээр дүүрэн байдаг. Өнгөрөгч 4-р сарын 1-нд Shenzhen Airlines компани онгоцонд 2 зорчигч эмэгтэй хоорондоо ширүүн тэмцэлтэн зодолдож, онгоцыг бүхэл бүтэн 2 цаг саадуулжээ. Тэдний зодооныг зогсоох гэж оролдсон онгоцны үйлчлэгчийн хүртэл тэдний нэг нь хадсан байна. Энэ явдал Хятадын захим ертөнцид тавигдах үед олон нийтийн санаа бодолд тацал үүсч, 2 эмэгтэй зорчигчийн зодооны шалтгааныг шүүх хүмүүс олширчээ. Гэтэл энэ маргааны их үүсвэр шалтгаан нь маш энгийн зүйлээс үүдэлтэй байлаа. Энэ оны 4-р сарын 1-нд онгоц Шинжээний Буван олон улсын нисэх онгоцны буудлаас Хятадын Шанхай хотын Хунчао олон улсын нисэх онгоцны буудлал руу 17 цаг 45 минутанд хөөрхөөр төлөвлөж байж. Гэвч оройн 8 цаг хүртэл онгоц хөрсөнгүй саадсан байна. Shenzhen Airlines компани шалгалтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хэргийн гол шалтгаан нь нэгэн эмэгтэй зорчигчийн биеэс эвгүй өндөр үнэрсэн гэх шалтгааны улмаас хоорондоо зодолдсон болох нь тогтоогджээ. 2 эмэгтэй нэгэн судалтай цамц өмссөн богино үстэй баг зэрэг булцгар Миралаг эмэгтэй байв. Түүнийг харвал том биетэй хэр баргийн өөр эмэгтэй дийлхэргүй харагдаж байсан бол түүний хажууд суух эмэгтэй урт үстэй жижиг биетэй туйхан эмэгтэй гэмээр харагдаж байв. Гэхдээ энэ жижиг биетэй эмэгтэй миний замд цаа дотгор учруулсан хүн үхэх болно гэж авиралсан байна. Тэд бие лүгэ ашгарч хоёулаа хинхэндээ бууж өгсөнгүй. Уг нь нислэг 17 цаг 45 минутанд хөөрөх ёстой байсан ч цаг дөхөх тусам зорчигч 2 эмэгтэй зодооноо зогсоох бодолгүй байв. Харин ч тэд улам ширүүн хэрэлдэж, улам ширүүн тэмцэлдэж байсан. Ингээд удалгүй энэ бүх үзэгдэл эмх замбраагүй байдалд оров. Тэнд байсан хүмүүсийн төвчээр барагдаж бүгд шоконд орцгоосон байна. Энэ хэрүүл маргааны дуу чимээг сонссон онгоцны үйлчлэгч нар яран очиж хэрүүлийг таслан зогсоохыг оролджээ. Гэвч зорчигч 2 эмэгтэй зодоондоо улаарч байсан тул онгоцны ажилтныг сонсохыг ч хүссэнгүй. Удалгүй цагдаа нар ч яран орж ирэв. Арын содод сууж байсан 2 эрэгтэй зорчигч хүртэл салгах гэж оролцсон ч тэднийг дийсэнгүй. Харин ч өөрсдөө маажуулж хазуулан хохирсон байна. Иргэн тойрондох бүх ил хүмүүс тэднийг салгаж чадахгүй байв. Зарим нь маажуулсан, зарим нь хазуулсан, мөн онгоцны үйлчлэгч нарын нэг нь зодооныг зогсоох гэж байхад нь түүний гарыг хүчтэй хадсан байна. Азар цагдаа түргэн мэдэгдэж шуугиан тарьсан 2 хүнийг эцэстэн цагдаа авч явсан. Уг нь 17 цаг 45 минутанд хөөрөх байсан нислэг энэ явдлаас хойш 2 цаг хойшилж, онгоцон сууж байсан бусад зорчигчид онгоцноос бууж автобусын суугаас өөр аргагүй төржээ. Энэ үйл явдлын үеэр түргэн тусламжийн машин хэргийн газарт ирэв. Зорчигч 2 эмэгтэйг зодолдож байх үед тэдний арын судалд сууж байсан зорчигч гинэт зүрхний шигдээсээр комод орсон гэсэн мэдээлэл гарсан. Өвчин үүсгэсэн шалтгааны тухайд зарим нь 2 эмэгтэйн зодооноос болж зүрхэн дисвэж цаашлаад хүндэрсэн гэх бол нөгөө хэсэг нь хувийн шалтгаанаас болсон гэж үзэж байлаа. Азар яаралтай түргэн тусламжийн эмчнэр түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Ил явдлын дараа Shenzhen Airlines-аас холбогдох этгээдүүдийг баривчилж шалтгааныг нь тодруулсан гэж мэдээлэл гаргав. Хэрэг гарсны дараа Shenzhen Airlines-ийн албанаас шуурхай хариу өгч энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа илэрхийлв. Тэд мөн мөрдөн байцаалтай ажиллагаа эхлүүлсэн бөгөөд асуудлын бодит байдлыг ойлгохын тулд хатуу дүрм журмыг дагаж мөрдөн гэж мэдгдсэн. Маргааш нь буюу 4-р сарын 2-ны өдөр Shenzhen Airlines-аас өөр нэгэн мэдээлэл гаргаж хазуулсан онгоцны үйлчлэгч гартаа баг зэргийн гэмтэл авч цаг тухайд нь эмнэлгийн тусламж авсан бөгөөд ноцтой гэмтэл аваагүй гэв. Хоорондоо муудалцсан 2 зорчигчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Энэ 2 эцэстээ ямар шийтгэл хүлээх нь одоогоор тодорхойгүй. Харин энэ хэрүүлийн шалтгаан нь бие биенийхээ үнрээс болсон. Тэдний нэг нь нөгөөгийнхөө эсгэлэн ихэнх үнэр төлж байгаа дургүй байсан бол нөгөө нь түргсэн сүрчгтэн дургүй байж. Үнэн хэрэгтээ зарим хүмүүс ялангуяа өндөр температур, хаалттай орчинд үнэрт маш мэдрэмтгий байдаг гэдгийг бид ойлгож байна. Жишээлбэл сугны үнэр, хөлний үнэр, биеийн хитэх үнэр, хурц бас нялуун үнэртэй ус зэрэг нь тэдгээр хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг. Энэ төрлийн асуудал онгоцон тулгуур бид бүхэгийн багийнхантай харилцаа тогтоож болох бөгөөд суудан солих хүсэлт гаргах боломжтой. Гэвч өнөөх зорчигч 2 эмэгтэй тэгсэнгүй. Харин ч гимзэмгийн хүмүүсийг санамсаргүйгээр гэмтээж хохиросон. Тиймдээж захим хэрэглэгчид өөрсдийн энэ мухаг үйлдэлийн төлөөсийг төлөх ёстой гэж үзжээ. Зарим хүмүүс Shenzhen Airlines энэ хоёрыг хар жагсаалтанд оруулж онгоцон суухыг хориглох хэрэгтэй гэв.
Мөн зарим хүмүүс тэнд байсан хүмүүсийг азгүй гэж нэрлсэн. Тэд санамсаргүйгээр гэмтэж бас аялал нь хойшлогдсон. Тиймээс тэр хоёр этгээд бусад зорчигч болон тэр дундаа хазуулсан онгоцны үйлчлэгчийн хохирлыг барагдуулах ёстой гэж үзжээ. Энэ хоёрын зан авирыг хуульч судалж үзээд онгоц нь олон нийтийн газар. Иймэрхүү үйлдэлд хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулна гэдгийг дурдхан зүйтэй гэсэн байна. Мөн хэлэхдээ хэдий хэрүүл дэгдээсэн хүмүүсийн зан авир нь эрүүгийн хариуцлагын хэмжээнд хүрээгүй ч торгуул ногдуулах, баривчлах тохиолдолж бий. Хуулийн дагуу зорчигч онгоцонд асуудал үүсгэж 24 минутаас дээш хугацаагаар нислэгээ хойшлуулсан бол 5 хоног саатуулж торгуул ногдуулдаг. Хэрв үр дагавар нь ноцтой эсвэл бүр олон нийтийн аюулгүй байдал занал хийсэн гэж сэжиглэгдэж байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Юутайч гай тарсан энэ хоёр зорчигч эмэгтэй шийтгэгдэх нь дамжиггүй. Тэд одооноос эхлэн замаа засна гэж найдаж байна гэж хуульч ярьжээ. Харин энэ хоёр зорчигчоос эрс ялгаатай нэгэн үйл явдал 3 дугаар сарын 27-нд Хайнааны агарын тээврийн онгоцонд болжээ. Тухайн өдөр нислэгийн үеэр зорчигчийн бие муудаж эмнэлгийн тусламж авах шаардлагатай байна гэсэн мэдэгдэл онгоцны бүхрэгт гарчээ. Ангаахын оюутан охин хов үүнийг сонсоод туршлагын улмаасаа тухайн үедээ хөдөлсөнгүй. Харин байдал улам хүндэрч байгааг хараад тэрээр зүгээр сууж чадалгүй яран босч биеийн муудсан зорчигч руу алхав. 40-50 гаруй насны их эмэгтэй байсан бөгөөд дотор нь мухаарж улмаар амьсгалан тасарчээ. Түүний хажууд онгоцны үйлчлэгч өвдсөн зорчигчийг багжаар хэмжиж байсан. Эмэгтэй нь зүрхний цохилт хит хурдан цусны даралт баг байгааг мэджээ. Үүнийг харсан оюутан хов хамт явсан хүнээс нь асууж үлэн илгэн дээрээ кофе ууж байсан тухайг нь олж мэдснийхээ дараа кофе нэвтрүүлэн хэрэгснээс болж зүрхний цохилт нь нэмэгдсэн байж магадгүй гэж үзжээ. Ингээд тэр онгоцны үйлчлэгчээс хүчилтөрөгчийн маск авчрахыг хүсч бага урсгалтай болгож тохируулв. Дараа нь тэр эмэгтэйг тэврэн хүчилтөрөгчийн маск зүүхтэн туслав. Эмэгтэйд хүчилтөрөгчөөр амьсгалсныхан дараа ус хоол өндөгхийг хүсжээ. Хэсэг хугацааны дараа эмэгтэй биеийн байдал сайжирсан байна. Дараа нь эмэгтэйг 1-р зэрэглэлийн бүхээг цуулгаж цусны эргэлтийн сайжруулахын тулд оюутан хов тухайн эмэгтэйг хөлөө өндөр цойж өргөхийг хүссэн байна. Бүх зүйлийг зохицуулсны дараа оюутан бүсгүй хов буцаж судалдаа сув. Энэ үеэр онгоцны үйлчлэгч бүсгүйч түүнд баярлсан талархснаа илэрхийлж бяцхан бэлэг өгсөн байна. Онгоцноос буусныхаа дараа биеийн байдал нь сайжирсан эмэгтэй оюутан охинд баярлаж байгаагаа ч илэрхийлв. Онгоцны багийнхан оюутан ховг магтан сайшааж ирээдүйд маш сайн эмч болно гэж хэлжээ. Энэ бол ангаахын оюутан ховгийн мөрөөдөл төдийгүй түүнд хамгийн их урам зориг өгч чадсан үгс байсан гэжээ.